Монгол Улсын их хурлын тогтоол гарах нэ. Энэ Эрдэнэс 5-7-той холбоотой, ашиглалттай холбоотой. За энэ төсөл орж ирлээ. Үндсэн миний асуулт нь ийм тогтоол гарах яг шаардлага байгаа юм уу? За эхнээс нь харъя. Нэг дээр 5-7 бүлэг ордыг ашиглаагүй хэсгийг ингээ ашиглая гэж. Ашиглаач ээ гэд Эрдэнэс 5-7 байгаа шүү дээ. Тэр олон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд олгогдсон. За орцог бортыг ингээд 5-7 бүлэг ордын ашиглаагүй хэсэг гэсэн байгаа байхгүй. Тэгтэл нэг хэсэг чинь бөөн бортыг гэл явлаа да тий. Энэ бортыг гэсэн нэг үсэг үг алах. За орцог бортыг гэд 2 хэсэг байгаа. Урьдчилсан л хайгуул хийсэн. Тэр Эрдэнэс 5-7 байсан бол би ашиглалтанд ороход бэлэн юм уу? Яг наривчсан хайгуул нь явцсан юм уу? Тэзүү нэгдсэн юм уу гэнгээ асуумаар байхгүй. За борт толгой он хороот 2 дээр эрэллийн л ажил хийсэн. Энэ нэг жилд хийхдэггүй. Энэ 26 онд хийхдэггүй. Тэгээ одоо ямар учраас энэ тогтоол орж ирж байгаа нэг дээр л ямар ч юм харагдахгүй байна. За 1-2 дээр болохоор түрүүн Понслмаа гишүүнч хэллээ, Жаргалан гишүүнч хэллээ, Лусан жамч гишүүнч хэллээ. Энэ оптик гэрээний талаар л яриад байгаа шиг. Урт хугацааны гэрээний үндэсэн дээр тэр. Техникийн асуудлуудыг бүгдээрээ зэгцлэе л да. Тэгэл дуртайгаа сошиал дээр хулгаач гэж цовдлол байж болохгүй. Тэр энэний дараа л энийг ярих хэрэгтэй юм шиг. За 1-3 одоо цаашлаа яваад шүү дээ. Ил тод нээлттэй үр авшигтай хийг их хурлын тогтоол гаргаад засаг руу чиглэх гэдэг. Хэн ил тод бити хийгээд байгаа. Тэгээ ер нь юмыг ил тод хийдэг юм. Үр ашигтай хийдэг юм. Тэгэхээр энэ ч одоо 1-3 бол байх шаардлагагүй өгүүлбэр байхгүй. За нөгөө 1-4 дээр олон улсын аудитын байгууллагаар хянуул. Гэхдээ тэр хэрэг чинь байх шүү дээ. Эрдэнэт дээр олон улсын аудит оржлох шүү дээ. Тэгэл тэр болгондоо улсын хурлаас чиглэл авахгүй л шүү дээ. Энэ бол ерөөсөө 26 онд гарлаач хэрэгжихгүй байхгүй. Хизээ хайгуул нь хийгдэж дуусах юм. Тэгээ нэг юу ч мэдэхгүй нэг хідэн хүмүүс энэ бол ажуулын Израилийн яамны бэлдэж өгсөн тогтоолч гэж би бодохгүй. Тэгээ Эрдэнэс 5-7-ийн Эрдэнэс Монголынхныг суулгаж агаад үргэлжлүүлээд хариулаад асуух хэрэгтэй хаа.